За сайн байцгаана уу? Өнөөдөр манай подкастн дээр доктор Өнрөө гэд эрүүл мэндийн боловсролыг маш олон хүнд хүргэдэг. Тэгэхээр өөрийнхөө сувгаар бас эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг түгээж байгаа залуу хүн л дээ. Хүрэлцэн ирж цагаа зарцуулж байгаад маш их баярлалаа. За тэгээд өөрийгөө нэг сайхан танилцуулаач дөхөө. За намайг Эрдэнэтийн өнөр жаргал гэдэг ерөнхийдөө бол сошиал дээр одоо иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох талаас нэлээд төлхөө ажиллаж байгаа. Тэгээ яг эрүүл мэндийн боловсрол яг танай подкастыг бас урилгыг хүлээн авсан. Тэгээд яагаад гэвэл шүдчийн өөрөө яг энэ дотрийн өвчлөл яг ерөнхийдөө миний ярьж байгаа энэ одоо сэдвүүтийн нэлээд уялддаг байхгүй. Тэгэхээр бид нэр яг шүдний асуудлуудыг нэлээд ярих цаг нь болцсон гэдэг үгнээс яг одоо бас мэрэгжлийн одоо энэ нэвтрүүлэгт бас подкастэнд одоо оролцож байгаа. Баш айгу баярлалтай л байна л да. Урд нь болохоор бид шүдний эмчнэр шүд цаа өвчтэй байх юм бол бусад өвчнөд хамаатай шүү гэж хамааралтай юм яриад байдаг. Одоо хоёулаа нийлж байгаа сайхан ярих бас боломжууд нь гарч ирлээ тий. Дотор тэгээд энэ нь болохоор шүдний эрүүл мэнд тэгээд би дотор талаас нь хэлбэрэл та шүдний эрүүл мэнд талаас бас эргээ танаас асуугаад явчих. Тий. Тэгээд биднес чинь нэг шүд арчлахгүйгээр бас дотор эрэхтэн эрүүл байх боломжтой юу гэдэг айгу том асуудал бас байгаа шүү дээ. Одоо яг за шүд цоорцсон байна. Тэгэхээр дотор дээр ямар асуудлууд гарах уу? Яг яаж юм? Одоо яг халуун фронт дээр байгаа үний үед байхад. Би бол ингэж харж байгаа. Одоо дотрын талаас өвчлөлийг ярих юм бол эхний хор тавдрыг ярихаар яг нэг элгэний хор тавдар явж байгаа. Тэгээ дараа нь бид нар чинь идэж уухаараа зөвхөн бид нар хүнсний аюулгүй байдал яриад байна л да. Энд чинь зөвхөн хүнсний аюулгүй байдал биш. Шүдний асуудал маш чухал болчиход байгаа. Олон насны том асуудал шүү дээ. Том асуудал байгаа дээ. Тэгэхээр манайхан ч одоо ингээд та бүхэн ч гэсэн мэрэгжлийн хүмүүс ингээд үзлэг хийгээд ингээд явахаар хүүхдүүдийн шүдний цоорл маш их шүү дээ. За томчууд бидний хувьд бол бүр асуудал нь бол маш өндөр хэмжээнд байж байгаа. Тэгэхээр би нөө шүд байхгүй за эсвэл шүд байсан ч гэсэн дутуу зажилтын хүмүүсийн талаар ярил л да. За ходоодны хорт авдар бол бид нэр дэлхийд нэгт явж байгаа өвчл асууралтаараа. За улаан хоолой хорт авдраараа дөрөвт явж байгаа. Тэгээ яг энэ хоёр хорт авдраараа дэлхийд эхний одоо 10-т орж байгаа улс манай орноос үр байхгүй. Энэ бол мэдээж одоо амьдралын буруу хэм маягуудтай мэдээж холбогдно. За зарим өвчлөлтөй холбогдно. За бас нэлийн гол ярих сэдв бол шүдтэй холбогдож байгаа. Тэгэхээр бид нар эхний ээлж нь хоолыг зажил гэж яриад байгаа тийм. Тэгэхээр шүд бүрэн байсан ч гэсэн бид нар одоо хоолыг хангалттай зажилж чадахгүй байна. Тэгэхээр шүд бол мэдээж биднэрт механик одоо тэр юуг одоо механик байдлаар тодорхой хэмжээний тэр задралыг явуулаад ходоодонд хангалттай цаашаа одоо задлах одоо процессыг бий болгож штеп. Би хүмүүст ингэж ярьдаг байхгүй. Та бүхэн ингэж хоол идэг үедээ богц ажиллахыг би тэгж ярьдаг. Хоол идэхээс өмнө богц ажиллаад үзэхэр яадаг вэ гэхээр үлсдэг гэж ярьж байгаа. Тэгэхээр үлснэ гэдэг маань юу вэ гэхээр хангалттай бид нар сайн ажиллаж чадах юм бол ходоодны шүүл хангалттай ялгараад нэг хоол орж ирээд одоо тэрийг боловсруулах хангалттай бэлэн болж ин гэсэн. Тэгэхээр бид нар махыг л нэг хоёр зажлал залгична гэдэг чинь нөгөө нэг ходоодны одоо ходоод маань хангалттай хүлээж авах бэлэн байдалтай биш байхад нь орж ирээд нөгөө нэг ходоод гэж чинь цанхаагаа дүүрээд ингээ боловсруулж чадахгүй дараагийн өвчлөл хүндрэл болж штэ. Тэгэхээр эхний номер ээлжинд бол би шүдтэй холбогдож ярихаараа таны шүд нэгдүгээрт бүрэн байгаа бол энийг хоолыг сайн зажиглаа гэж ярьдаг. Ялангуяа махан хоолыг бол нэг 20-30 удаа зажиглах юм бол хангалттай нэг ходоод маань авч хүлээж авах бэлэн болж байгаа. За хоёрд нь гэвэл бид нар нөгөө нэг шүд бүрэн байгаа хэрнээ зажил гэж ярьж штэ. Тэгэхээр шүд бүрэн биш байх юм бол юу болох вэ гэдэг асуудал дахин өндөгдөж байгаа. Тэгэхээр нөгөө нэг зажиглагдахгүй байгаа. Тий, одоо бид нэгдүгээр дутуу зажилж штэ. Хоёрдугаарт одоо шүд байхгүйгээр одоо тухайлбал тухайн мах юм уу хоолны үлдэгдэл бол яалтчгүй тухайн нэг шүдний сэвсрээр ороод яг залгихаар бол шүдний сэвсрээр байгаа мах юм уу хоол бидний нөгөө нэг шингэн зүйл уухаар ходоод руу орчдөг. Тэгэхээр хангалттай нөгөө нэг одоо механик төр ботгалтанд орж чадахгүй цаашгаа орж байгаа. Энд чинь нөгөө нэг улаан хоолон доод гурны нэг хорт тавдрыг нөхцөлдүүлж байгаа тэр одоо шалтгаан нэлээд өндөр бүртгэж байгаа байхгүй. Тэгэхээр эхний ээлжинд бол бид нэр зажиглах хэрэгтэй. Хоёрдугаарт нь шүд бүрэн биш байх юм бол шүдийг заавал нөхүүлэх хэрэгтэй. Гуравт нь гэвэл би бас яг нарийн шүдний мэрэгжлийн эмч биш ч гэсэн энийг бол хүмүүс байнга л дээ. Яг нэг та өөрийн шүд одоо өөрийн эрхтнээс илүү чухал одоо гаднаас нэмэлтээр хийж байгаа эрхтэн бол өөрийн эрхтний шиг одоо байх боломж бол маш ховор штэ. Тэгэхээр өөрийн байгаа шүдийг бол одоо байгаа дээр нь бас арчлах хэрэгтэй. За энэ чинь ингээд цаашлаад дотрийн өвчлөлийн маш олон өвчлөлийн их сүр болдгоо гэдэг энэ талаас мэдээлэл өсвөлээ хүргэв.
За практикээр ингээд дотрын өвчлөлийг танаас ингээд эмчлээд ээж болно шүү дээ тий. Тэгэнгүүт чинь шүд эмчлэхдэггүйгээр үр дүн гарч ийн. Шүд эмчлэхдэггүйгээр дотрыг эмчлээд хахаар нөгөө нэг шалтгаанчин байгаад байгаа болохоор бас хэцүү. Энд чинь тодорхой хэмжээний дотрын одоо хотоод гиз нарийн бүдүүн гизний өвчлөлүүдийг эмчлээ гэж бодоход нөгөө нэг шүдний асуудал анхдагч нөгөө анх ам руу одоо хооллуулах системээр ороход эхний ээлжинд ам руу орж штэ. Тэгээд аануусаар одоо өтгөн болоо гарч ийн. Тэгэхэд хамгийн ихний номер 1 орж ирж байгаа тэр зам л өөрөө асуудалтай байх юм бол тэр дараагийн их усүрийн шалтгаан бол үргэлж байсаар байна. Тэгэхээр ер нь бол манай дотрын эмчнэр ерөнхийдөө эрүүл мэндийн боловсрол олгож байгаа хүмүүс хоол хүнс одоо энэ зүйлүүдийг ярихаас гадна хамгийн ихний ээлжинд нөгөө ам руу орж ирж байгаа шүдний асуудлыг хамгийн өндөр хүндээсэл гэж бодож байгаа. Тэгэхээр яг өнөөдрийн хоёулаа ярьж байгаа сэдв бол хүмүүс нэлээд чухал санагдах болов гэж бодож байна л да. Одоо тэгээ бас одоо нэг яг шүдний эмч дээр ирж байгаа хүмүүс ганцхан шүд байхгүй байна гэдг нь болохоор асуудалгүй юм шиг яриад байдаг байхгүй. Би бүх шүдүүд мань байгаа. Тэгтээ ганцхан шүд маань байхгүй гэж ярьдаг. Тэрийг баг ингээд нэг өөрийгөө айгүй боломжтой бахархгүй штэ юмраад байдаг. Тэгтээ яг тийм зажлалтын процессын 50% нь алдагдав. Тий алдагдчихж байгаа. 50% зажлагдахгүй гэсэн. За жишээлбэл ингээд ангууд чинь одоо энд шүд байхгүй байлаа гэж бодоод ингээд нэг яалаа гэж чинь нөгөөний хоосон орон зайлуу нөгөө хоол ороод одоо өнгөрч ороод тэгэл яг зажлагдахгүй байгаад байгаа тохиолдол бас байна. Манай монголчууд ер нь бол дунджаар хит зажилт юм бол чи. Ер нь яг би сургалтаараа асууж байгаа. Тэгэхээр нэг ярьж байгаа юм л да. Нэг 4 5 зажлал зэлгчдийн даа гэл. Манай ирчүүд 1 2 3 4 5 гэл болов. Тэгээ би сая бас нэг эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой бас чуулган оролцоход манай эрэгтэйчүүд дийлийнх нь бас хариулж байгаа юм л да. Ер нь бол нэг 5 зажилж гин үгүй тэгээ залгичж байгаа. Тэгэхээр манай эмэгтэйчүүд бол нэг арай өөр ах шиг. Бас нэг арай зажлаад ах шиг юм. Гэтэ яг нэг 20-30 та өрөхгүй. Манай ирчүүд бол нэг бууз гэдэг юм уу ямар нэг юм байд юм махан хоолыг амдаа игээл 2 одоо нэг 3 зажлал залгичж байгаа. Ялангуяа хурдан одоо ийм цайны цагт богино гэдэг юм уу ялангуяа түргэн шүрх ажилладаг цагдаа онцгой байдлаар ч юм энэ хүмүүс бол хоол идэхэд бол хоолыг бид нэр эхлээд эндээс одоо тодорхой хэмжээний таашаал аваад тэрийг маш сайн зажлаад ингээд анхаарал төвлөрөлтөй үжиж хотоод гэж бүх зүйл хамт ажиллах хэрэгтэй байтал тэрийг ерөөсөө маш хурдан идэл дараагийн дуудлага гэдэг юмд явахаар эргээл нөө хотоод гидсний асуудал маш өндөр тэн дээр яригдчихлээ. Нөө нэг Японыг юу гэдэг чинь кейс нөө нэг үг гэдэг чинь нэг хоолыг 100 зажилгээд. Тэгэхээр нөө нэг 100 зажилахаар хоол баг ус шиг болд юм байна. Залгингууд нөө нэг яг өөрт хэрэгтэй шинэ дизет бодсоо би маань өөрөө шингээж аваад хэрэггүйг нь гаргадаг ч юм уу тий. Яг тэр нөхцлүүд нь бүрддэг. Тэгэхээр хүн эрүүл бай гэж бодож байгаа бол 100 ажил. Тэгэхээр би яг нэг ап тавьж байгаа нэг юм аппликейшн юу гэдэг вэ гэхээр зажилахын нөгөө нэг тоог ингээд тоолдог. Тэгэж тоолж үтсэн. Тэгээ би чинь бас нэг бодож байгаа идж байгаа хүн шүү дээ. Тэгэхэд л нэг 10 20 хүрчихлээ. Тэгээ бид нар ч одоо өөрсдөө эмч хүмүүс ээжж яг тэгж ажиллахаар манай иргэдийн хувьд бол бас ер нь баг сайн зажлаа ч юм уу нэг тийм баг аян юм юу өрнүүлмэр юм шиг байна тий. Бид нар ч одоо ингээд сургалт ороод ингээд одоо хүмүүс дээр ингээд үзлэгээр бас явахаар ингээд байхгүй. Дийлийнх нь нөгөө нэг бол хеликобактерт буруу үуч нь хоёрт одоо хятадаас хүнсний аюулгүй байдал алдагдсан маш их одоо тэр хүнсүүд орж ичин тий хим юм одоо бордоо янз бүртэй энэ дээр хамаг буруугаа өгж байгаа байхгүй. Тэгэхээр биднэрт яг нэг өөрөөс хамаарах зүйлүүд дээр хамгийн их буруу явж байгаа. Энэ нь болохоор нэгдүгürt гэвэл бид нар хоол идчихэд нэгдүгürt зажлах процесс алдагдсан байна. Хоёрдугаарт гэвэл хоол идчихэд шууд хөвтдөг. Энд чинь хотоодноос хоол цаашгаа дор хойч нэг одоо 3-аас 5 цаг болж нарийн гиз рүү явж та хамгийн хүнд бол нэг 5 цаг. За нэг хөнгөө бол 3 цагийн дараа. Тэгэхээр бид нар хоолыг эрт идчихэд орондоо орохоос өмнө дор хойч нэг 3-аас 5 цаг өмнө идэх хэрэгтэй юм шүү дээ. За гуравт нь гэвэл хоолыг хит халуунаар идэж. Хоол одоо бид ингээд санахаар манай ирчүүд дийлэнд юм байдаг. Амандаа хоол хийгээл аманд түлэгдээл шууд залгидаг. Түүнээс ам түлэгж ингээ хүн гаргаж хайдгүй байхгүй. Тэгэхээр нөгөө нэг амны саслт илүү бат бөх үү? Улаан саслт бат бөх үү гэх хүмүүсээс гор зөв хариулчихлаа. Амны саслт бат бөх. Тэгвэл та нар мэдж байгаа юм бол ягаад энэ хит халуун хоолыг түлэгдэж залгаад байгаа юм бэ? Энийг эхлээд сайхан амандаа тодорхой хэмжээний химийн одоо тий хүлээж ягаад амандаа баг багаар идэв. Ингээд ажиллаа цааш нь залгаа. Энэ процессыг та нар мэддэг юм биш гэж хэлж байгаа байхгүй. Дөрөвт нь гэвэл давсны хит хэрэглээ орж байгаа. Тавт нь гэвэл нөгөө нэг арх тамхины хэрэглээтэй холбоотой ингээ хотоодны нөгөө нэг хавдар улаан хавдар хамгийн өндөр тохиолдож байгаа. Тэгэхээр энд бол ерөөсөө энэ одоо 5 шалтгааны бас нэлээд чухалт нөгөө нэг зажлах процесс мал явчихж байгаа. Тэгэхээр бид нэр өөрөөсөө шалтгааллах
Маш олон зүйл байна. Дараагийн тэр хүнсний аюулгүй байдал, дараа нь тэр одоо өөр юу гэдгийг өвчлөлийн талаар илүү ярих хэрэгтэй болов гэж би бодод. Одоо тэгвэл ходоодны хорт тавдар, улаан хоолойны хорт тавдрын талаар жоохон яриад өгөөч. Тийм. Юу н хэр хэрэгсэлтэй. За мэдээж хорт тавдар хэрэгсэл өндөртөө хэцүү. Гэхдээ яг одоо улаан фронт дээр байгаа хүний хувьд бол яг хиддгөө шатн дээр хүмүүс ирж үзүүлж гин гэдэг. Яг одоо энэ талаар бас манай хавдрын эмчнэр илүү сайн хэлэх баг. Гэхдээ яг би бас энэ тодорхой хэмжээний судалгаа хараад одоо ингээд туршлага дээр хараад байхад ер нь манайхны дийлийнх нь л хорт авч өөрөө 4 зэрэг байх шүү дээ. Таас мэдж байгаа тийм 1 2 3 4 дэх зэрэг. Тэгэхээр дийлийнх нь нөгөө 3 4 дэх зэрэг дээр ирээд байгаа. Манай яг эрэгтэйчүүдийн хувьд ялангуяа дандаа хожуу шатнд ирж байгаа. За эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн олон удаа тохирдог эмэгтэйчүүд ч бас эрүүл мэндэ маш ихээр алдсан байдаг. Тэгэхээр тодорхой хэмжээний бас ингээд төрлөө гэж бодоход өөртөө тодорхой хэмжээний нэг юм одоо эрүүл байх боломжийг бас тийм нөхөн сэргээх эргээд апдейт хийх боломжийг олохгүйгээр маш ойрхон төрдөг эмэгтэй хүмүүс дээр бас энэ хотоодны хорт тавдраас их тохиолдод байна. Тэгэхээр одоо ямар зовирууд илэрхвэ гэх хүмүүс айгүйх асуудаг юм л да. Тэгээ ер нь л яг тийм айгүй хүн зовирууд бол илэрхгүй. Нөгөө л хотоод их цанхаагаад байгаа юм шиг, дүүрээд байгаа юм шиг, хилээ гарахаар нөгөө хилний өнгөрөх одоо болцсон хоол шингэц муу байгаа. Нөгөө нь хүнд хоолуудаа идэлээдэг нөгөө хотоод нь шархалцсан шархан удаа яваал ингээд хавдар болоо явж байгаа шүү дээ. Тэгэхэд хорт хавдарч юусоо өчтөр байхгүй байж байгаа л өнөөдөр хүндрээд нас бараад байгаа зүйл биш. Энд чинь юусоо нэг 5 жил, 10 жил, 20 жил өөртөө гамгүй явж байгаагийн шалтгаан. Тэгэхээр манай залуучууд дээр ч эрт дэлгэрүүлэх дээр эрт хотоодны дууран ч юм уу харуулах одоогоор заалт эрт дэлгэрүүлэхтэй байхгүй байна л да. Яг гэвэл харцсан эрүүл гэж үзээд байна. Гэхдээ манай одоо залуучууд одоо хотоодны дууранд ч юм уу ер нь бол нэг харуулж ирсэ гэж бодож байна. Ер нь бол бидний одоо хүүхэд байх үеийн хоолунд одоо байгаа хоолунд шал өөр болсон. Манай ээж байгаа үеийн хоолунд бидний үеийн хоолунд өөр болсон шүү дээ. Тэгэхээр энэ бол ер нь бол бидний үеийн залуучууд үзүүлэхээр дийлэнх л хотоодны улаалттай, за ургацгтай, шархтай. За энэ нь одоо цаашаа хүндэрсэн зүйлүүд бол маш их тохиолдож байгаа. Одоо сонгоны арга нэгдсэн эмнэлэг дээр л хэд хотоодны хорт тавдар, улаан хоолой асуудлууд бол маш их олон тохиолдсон. Тэгэхээр эрт дэлгэрүүлэг бол маш сайн явагдаж байна. Тэгэхээр жилдээ нөгөөдөө заавал үзүүлэхгүй бол нөгөө л хорт тавдар гэдэг шалтгааныг шинж тэмдгийг маш хүнд болоод бүр ингэж унж тусаад мэдэгдэн гэж бодож байгаа бол тэр үед бол хамгийн эцсийн шатанд очсон. За ингээ хорт тавдрын эцсийн шатанд очсон хүмүүс чинь нэг жил хүрэхгүй хугацаанд амьдраад за нэг 60% нь жил хүрэхгүй хугацаанд амьдраад нас орж штэ ийм харамсалтай. Тэгэхээр бид нар одооноос хотоод ч хогийн сав биш тийм ээ. Тэгэхээр наан нь орж иж байгаа шүтний эрүүл мэнд хотоодны асуудал орж яалтчгүй хоорондоо уялдж байгаа учраас энэ хоёрын асуудлуудыг хамгийн сайн анхаараас л гэж бол миний бодлоор хэлэхээр. Нэг ходоодны ургацыг бас хүмүүс нэг байдаг л юм шиг нэг ойлгох гэдэг дээ шүү дээ. Нэг тийм том асуудал биш гэж уулан дээр чинь л асуудал эхэлж байна л гэсэн үг шүү дээ. Тий, хангалттай дээр чинь хотооднд ингэж одоо хоол тодорхой хэмжээний том одоо цементний машин байдаг чинь ингээ хутгаал яваад идэг. Тэр шиг хоол ч өөрөө ингээ хотоод ч булчинлаг эрэхтэй. Тэгээ ингээ хутгаал явж байхад тэр ургацэг байна гэдэг чинь яг хангалттай тэр нэг үйл ажиллагаа нь хангалттай явж чадахгүй. Нөгөө нэг 10 20 за 30% ч юм үйл ажиллагаа алдагдаал явж шít. Тэр болгонд л тэгэл эрүүл мэндийн асуудал бол маш тод яригдаал явж байна. За яг одоо болохоор би танаас бас нэг шүттэй холбоотой за манай даагчтай хувьд ч гэсэн ер нь бол иргэдийн дунд маш их одоо яригддаг асуудлуудыг эргээд би бас танд бараг хөтлөгч хийж байгаа юм шиг асуултуудыг асуух авчиг гэж бодож байна. Тэгэхээр нөгөө нэг хүмүүс яг би бас нарийн мэргэжлийн хүнтэй сууж байгаа тодруулж бас асуух хэрэгтэй л доо. Зажилтын талаар би бас маш их ярьж байна тийм ээ. Зажлах ёстой, за шүтээ нөхүүлэх ёстой гэж ярьж байна. Тэгэхээр ахаад нэг асуудал гэдэг юм билээ. Би нэг бас сүлд мэдэж авсан л да. Шүдний эрүүл нүрийн одоо гажиг гэж нэг асуудал байж байна. Энийг бол тодорхой хэмжээнд одоо засах ёстой байдаг байх л та. Тэр энэ эрүүл нүрийн гажигтай холбоотой нөгөө зажилтын процесс олон зажилтахаар нөгөө эрүүл нь илүү чилдэг ч юм уу, илүү ингээ зөөртэй байх талууд байх боломжтой юу? Та энэ тал дээр яг мэдээлэл өгвөл. За зажилтын тоон дээр бид хоёр айгүй фокуслж ярьж байгаа шүү. Тэгэхээр зажилахад бас амны хүндийн зажилахад таатай байх хэрэгтэй. За тэрүүн дээр нэгдүгüүрт болохоор шүдний цоорл орж ийн. Хөндөр өвдөж ийн те халуун утан мэдэрч ийн гэдэг ч юм уу. За хоёрдугаарт нөө шүдний гажиг орж байгаа. За гажиг гэдэг маань юу вэ гэхээр шүдний байрлалууд буруу байна гэсэн. За тэгэхээр биднээс ингээ бод хүний шүдний контактаараа бараг 300-аад ингээ контактууд ингээ контактлжиж тэр маань ингээ зажил яг гадаргуудаа яг контактлжиж энэ чинь ховл хотгортой орж иж энэ чинь нөгөө нэг зажил
бий болж байгаа байхгүй. А магадгүй буруу зажлагдаад байх юм бол тэр чинь хэцүү вэ шүү дээ нөгөө хүнд чинь. Тэгэхээр бас нөгөө зажлалтын тоон багасаад залгаад байна. Гуравдугаар асуудал нь шүдний тоо бага байна. Одоо яг ингээ хүмүүсийн аман дотор ингээ харж байхад зажилтг нь шүднүүд чинь бүгдээрээ тус тусдаа үүрэгтэй. Үүдэн бүлгийн одоо ихтэй биднээсээ харагдаж байгаа шүднүүд болохоор энийг таслах тий. А энэ багаараас дээш болохоо бутлах бөгөөд зажлах гэдэг үүрэгтэй. Эднээс нь бол биш байх нь шүү дээ. Тэгэхэд манайхан бол яадаг вэ гэхээр ихэвчлэн нөгөө нэг харагдах шүдэндээ илүү фокуслаад инээхэд шүд байгуул хангалттай гэж үздэг. Үгүй. Энэ нөгөө нэг бутлах гэдэг чинь нийлээд бараг 3 гэд тэгээд туслах 5 гэх ингээ 2 гэж 5 20 шүд байна шүү дээ. Энэ 20 шүд маань ингээд нөгөө нэг бүх одоо нөгөө нэг бутлах, зажлах яг нөгөө үйлүүдийг хийж идэг. Тэрийг бүрэн байлгах хэрэгтэй. Одоо энд нэг шүд байхгүй, энд нэг шүд байхгүй бол энэ хүний 75% нь алдагдaltaй. Бүр бүтэн 100% зажлалтай. Яагаад гэвэл энэ маань болохоор энэ нөгөө нэг яг байх ёстой нөгөө зажлалтаа хийхгүй байгаа. За нэг бас нэг юм боломжийг ашиглаад хэлчихэд нөгөө нэг манайхан хүүхдүүд ингээ одоо хоолж явахдаа хурдан идгээ загнаад байдаг. Аль болох биднес хүүхдээ нөгөө юмыг зажлах тий удаан зажил, олон зажил гэдэг үйлдэлийг зуршлыг нь бол зөв дадлыг нь бий болгох хэрэгтэй. Бүр тэр одоо ингээл эцэг ээж нар ингээл хаана энэ тэнэгээл сууж байгаа ингээл харангууд за би ч заримдаа бас хөөш айлаа ажил амжихгүй та уртлаачаач гэдэг юм уу. Тэгээд тэгцэл явж л байдаг л та. Тэгтээ яг ингээд нөгөө хүн чинь хилжиж нөгөө ойлгодсон шүү дээ бас тий. Тэгэхээр нөгөө нэг хүүхдээ хоолж явахдаа удаан зажил, олон зажил гэж маш их хэлж явах хэрэгтэй юм шиг санагдав. Наадар ч бас нэг тодруулахад юм байгаад байна л да. Яг таны хэлдгээр сая яг нэг хүүхдэд анханаас нь нэг баг байхаас нь зөв дадлыг бий болгох хэрэгтэй гэж ярьж штэ. Тэгэхээр яг би бас өөр дээр ажиллахад нэг тийм буруу зүйл ажиглагдсан байхгүй. Тэг яг тэргээ дараа нь зассан л да. Манай одоо үзэж байгаа ээж авнардсан тийм буруу дадал байгаа. Нөгөө хүүхдтэй хоолны нэг халуунаар нөхөх гээд хүүхдийн хажууд манаа сууцдаг. Тэгээд өөрөө идвэл хүүхэд яг жоохон хөргөжөөд идчих гээд идэг. Тэнгүүд нөө яарсан үед юм уу эсвэл халуун хоол өгөх гээд хажууд нь халбагтаад ингээ манчдаг. Тэгэхээр нөгөө хүүхчээ хажууд ингээ манцсан байхаар нөгөө зажлах процесс, зажлах зөв дадал нь алдагдаад ерөөсө хоёр амдаа ингэж одоо хөдлөж байгаа л залгаал. Тэнгүүд нөгөөх нь ээж нь яг дараагийнх нь бэлэн байж идэг. Нөгөө нэг дараагийнхаа бэлэн болцсон юм дээр маш урт хүүхд яарад өөр ирэхгүй нөө рефлексээр залгиаддаг. Энэ дадлаас эхлээл нөгөө нэг зөв зажлах, энэ одоо хоолыг тайван идэх энэ одоо зүйлүүд их алдагддаг юм шиг надад санагдсан. Харин тэр нөө Японоос нэг үг гэдэг нөгөө нэг ээж байх ажил бол төвчээртэй үний ажил. Тэгээд одоо хүүхдээ хувцас өмсөж явахад өөрийг нь төвчээртэйгээр хүлээх, хоол идэж явах үед нь төвчээртэйгээр хүлээх гэдэг нь бол яг Японы одоо нэг бас нэг зан характер байхгүй. Тэгэхээр биднээс яг тэгдэг. Тийм. Тэнгүүтээ дээрэс нь нөгөө хүүхдээ хоолж явахдаа аль болох нөгөө буталсан хоол өгөхийг боддог. Эсвэл бол нөгөө хоолоо нүлээдэг, халбгын долоодог тийм. Энэ бүх юм чинь бол буруу замлууд. За одоо үед бүр нөгөө нэг хоолыг биднес аль болох нөгөө хүүхдтэй өгөхдөө том үний оролцоогүйгээр байх хэрэгтэй гэж үзэж байна. Өөр нь л одоо өөр. Тийм. Тэгэл манайхан ч нөгөө халбгыг ингээл барьж өгөөл амных нь яг ингээл манаа сууж идэв шүү дээ амаа ангаахыг л тий. Тэр бол буруу юм байна. За мэдээж хүүхд нөгөө нэг хангалттай шинэ тэлзэл авахгүй бол эцэг эхийн оролцоо бол шав байх хэвээр. Тэгтээ бол хит бас тэгж оролцсноор биднес хүүхдийг хар багаас нь бүр маш багаас нь буруу зан үйлд ингээд сургаж байгаа байхгүй. Тэгэхээр аль болох төвчээртэйгэл хүлээх сурах. Яг энэ асуулттай холбоо дахиад нэг уялдаад асуулт байна л да. Яг таны сая хэлдгээр зарим ээжүүд миний одоо ойр орчимчсан тийм алдаа гаргаж байгаа ээжүүд их байна. Одоо хүүхдийг яг шүдэн ургаж эхлэх үе, шүдэн ургаж байгаа үед одоо тодорхой хэмжээний зажлах одоо процесс явагдчих шүд илүү цагтаа ургаад байна гэж би бол хараад байгаа. Тий. Хоёр талхоор ээжүүдийн гаргаж байгаа алдаа болохоор нөгөө нэг хүүхдээ хахчих үедээ гэдэг энэ одоо нэг юм аюултай трама байгаад байна шүү дээ. Хүүхд өмнө хахчихсан. Тэнгүүт нөгөө хүүхдтэй жоохон том хоол өгөхөр хүүхд нь хахчихна гэж бодоод бүгдээр одоо ээжүүд баг дийлэх нь. За бараг нэг бараг 50% да ээжүүд бүгдээр нэг миксертэй явж идэв. Тэгээд айлтчгаар одоо манад нэг одоо бас ирдэг. Манай хамаатын одоо бас нэг ээж байж байгаа. Яг эренгүүт нөгөө миксертэй хийчдэг. Тэнгүүдээ нөгөөтгөө хүүхдтэй өгдөг. Тэнгүүдээ хүүхдийн шүдийг ингээ харахаар
яг хугацаанд ургах шүднүүд хангалттай ургаж чадаагүй. Тэгээд одоо доотлын шүднүүд хүртэл ингээд ийм одоо хүртэл гарч ирээгүй. Яг ингээд харахаар гаднаасаа яг ингээд ийм далийцсан юм шиг тийм ээ. Одоо бойлон дотор юм байгаад байгаа. Тэгэхээр та энэ дээр одоо маш олон ээжүүд байгаа л да. Хүүхд ахчхүүдээ гэж айгаад миксердэж өгөөд байгаа. Энэ дадал нь ингээд сурцсан байгаа. Тэгэхээр миний бодлоор тодорхой хэмжээний нөгөө нэг ажиллах процесс чинь тэн дээр нэгт алдагдаж байна. Хоёрт шүдний ургалт алдагдчих шиг байна л да. Энэ дээр та яг ямар зөвлөх вэ? Тэгэхээр яг нөгөө хүүхдийн наснасанд тохирсон зажлах хөлийг нь багаар л хийх. Тэгээд одоо 2 настай хүүхэд байх юм бол бас тодорхой хэмжээгээр одоо нөгөө нэг одоо хатуу харуул идэлхтэй бас хүлхэд идэх боломжтой ч юм уу те. Яг наснасанд таарсан л тэг зажлах хөлийг нь хийх хэрэгтэй. За яг миксердэж өгөх нь бол зарим тохиолдолд бас боломжтой те. Тэг хахаас бол айх нь бол ямар ч ээж бол тэгж хийн. А тэгтээ хит нөгөө нэг байн миксерсэн хоол өгöd ахаар тэр хүүхэд нөгөө зажлах үйлг болж эхэлнэ. Зажлахгүйгээр зүгээр залгаад ахна шүү дээ. Тэгэхээр биднес нөгөө нэг багаас нь дахиад нөгөө зажлахгүйгээр залгидаг бий болгож. Тийм. Тэгэхээр бол альва юм чинь баланстай л байх хэрэгтэй шүү. За мэдээж одоо өхрийн том гойны махыг юм гуляшны мах шиг ингээл тавиал хүүхдэд өгнө гэж бас боломжгүй шүү дээ тий. Тэгэхээр альва юм нөгөө нэг баланслал байсан илүү зөв л гэж бодож байна. Би бол хүүхдтэй гэдэг манай ихнэр чинь бас яг эмч биширнэ яг юм хүүхдэд хооллох сургалт мургалтанд аягүй их өөрийгөө бэлтжсэн. Хоол өгөхдөө аль болох илүүсээ ингээ бусдлагсан арай илүү зөөлөн болсон махыг арай илүү жижиглээд энэ хахлаа гэж бодоход өөрт нь аюул багтаагаар яг хажууд нь ерөөдөө тодорхой хэмжээнд ингээд манад явж байгаа байхгүй. За ахвал одоо яах вэ гэд арга хэмжээ авахд билээ. Гэхдээ аль болох нөө хүүхдтэй итгээд нөө жижиг байдлаар нөө маш сайн одоо буцлагсан зөөлөрсөн махыг яг тухайн хүүхд ажиллах процессд нь болохоор яг амандаа хийгээд ажиллаа. Тэгээ манай хүүхдийн шүүд бол бүгдээрээ цаг хугацаанд л ургасан л да. Тэгэхээр таны хэлдэг зөвлөгөө яг одоо олон хүнд бол нэлээд чухал юм шиг санагдчихэ. Тэгээд ахаад нэг асуулт байна л да. Хүүхдтэй холбоотой, хоёулаа хүүхдтэй холбоотой ярьж байгаа учраас ээж аав нар өөрийнхөө шүдийг одоо тоохоо болцсон ч гэсэн хүүхдтэрийг анхаарад нь шүү дээ. Тэгэхээр бидний хүүхд байгаас нэг зөв дадлалыг бий болгох нь хамгийн чухал байгаа гэдэг. За хүүхдийн шүд харьцлагыг чухал байгаа юм л да. Хүүхдийг одоо 2 нас хүртэл өхөөр нь хооллох ёстой. Ингэснээр хүүхдийн нэг таны мэдхүйн чадвар IQ маш сайн хөгжих ёстой. Дархлаа сайн хөгждөг гэж ярьж байгаа. Тэгэхээр манай ээжүүд бол 2 нас хүртэл өхүүлж байгаа ч байна, өхүүлэхгүй байгаа ч байна. Дотроо бол ингээ баг хагаралтсан байна. 2 нас хүртэл өхүүлэхээр юу болоод байна гэсэн чинь шүн хүүхдээ өхүүлээд, шүнжэнгөө өхүүлээд унтахаар ингээ хүүхдийн шүд хорхоо идчихэд байна. Нөгөө нэг сүн өвчлөлтөө ингээ түлхэгдээд байна тий. Энэ тал дээр та ээжүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ? Би 2 нас хүртэл хүүхдээ өхөр нь хоол гэж зөвлөгөө өгөхөр буцаагаад энэ асуултуудыг маш их асуудаг байхгүй. За шинжлэх ухааны үндслэлтэйгээр хүүхний сүүнээс шүд цоорохгүй. Огт цоорохгүй. За яагаад цоордог вэ гэхээр тэнд арчилгаа дутцсан байгаа л болохоос цоордог. Бороо хоолнд орцсноос 6 сараас хойшоо иргэдөө илүү их наад процесс яригдана гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр бор хоолтой холбоотой шүд арчилгаа буруу явж байна л гэсэн үг шүү. Тийм. Ерөнхийдөө шүдээ угаахгүй болол цоорсон байхгүй. Тэгэхээс бол эхийн сүү ямар ч тохиолдолд хүүхдийн шүдийг одоо бол цоорлохгүй. Тэрийг бүгдээрээ хүлээн зөвшөөрцгөө. Яагаад гэвэл одоо нөгөө нэг манайх дээр шүдэн дээр одоо гэл шүдээ үзүүлж байгаа хүмүүсийн бас ингээл би ингээл шүнжэнгөө хүүхдээ өхүүлдэг болохоор миний өвг шүд цоорчлаа гэж тэгдэг. Би яг үнэндээ бол үйлчлүүлэгчээ шууд утгаар нь та шүдээ хүүхдийн шүдийг арчлааг болоод цаарцсан штэ гэд маргаад яс байж болтгоо. За тэгэл одоо тийм яг нэг ойлгуулаад өөрийг буруутгахаар манай ээжч бас их дургу штэ. Дургу тийм тэнгууд чинь биднес чинь аль болох ойлгуулаад гарахыг боддог. Тэгтээ яг үннийг хэлэхэд бол хөхийн сүнээс хүүхдийн шүд цоорно гэж байхгүй. За тэнгууд чинь юу болдог вэ гэхээр биднес за шүнжэнгөө мэмэ ингээд үлгээд унтдаг хүүхдүүд байдаг. Тэрийг хүлээн зөвшөөрнө. А тэгтээ тэр хүүхдийг өглөөний босонгод нь шүдийг угаах хэрэгтэй. Унтахчны шүдийг бас угаах хэрэгтэй. Тэр хүүхд нэг шүдтэй байсан ч болно, 2 шүдтэй байсан ч болно. А тэгэнгүүтээ зөвхөн шүд гэхгүй амны хүндийг бүтэн цэвэрлэх хэрэгтэй. За тэгэнгүүтээ за мэдээж хүүхэд бол шөнийн 8 цагийн турш мемиг амдаа хийгээд унтахгүй штэ. Тэрийг гад хүлээн зөвшөөрөө те. За яг мэдээж нэг 8 цаантаа нэг нийлээд нэг 2 цагийн турш бол байгаа. За мэдээж шүн босоод хүүхдийн шүдийг угаана гэж бас хэцүү байх ба. А тэгтээ өглөө нь босоод заавал хүүхдийн шүдийг угаана.
А шүдийн угаах тэгээд дээрэс нь амны үндийн цэвэрлэнэ гэж тэгжиж л цорохгүй байх боломжтой. Наад ойлголт ч маш чухал шүү дээ. Яг ээжүүд тэгээд байгаа байхгүй яг ингээд шүнжэнгөө хөвүүлчээд өглөө ерөөсөө угаадаг гэж ээжигийг л би сонсоогүй. Яг ингэж явж байгаа л орой унтахад нь л нэг цэвэрлээд идэг. Тэгэхээр нөгөө 24 цаг ингэж яваад шүү дээ. Тэгэхээр яг таны хэлдгээр орой цэвэрчлээ гэж тууд нэг өглөө нэг 8 цаг хүртэл тэр хугацаанд бол шүд харьцангуй бас гайгүй шүү дээ. Өнгөрдөх цоорл үүсэх энэ асуудлууд нь гайгүй тий. Зөв. Энэ ойлголтын дээр бол манай ээж эцэгчүүд бас нэлээд анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр хүүхдийн шүдний одоо ургах дараал гэж үүдэг штэ. Тэгэхээр хүүхд ээжүүд маань ярьдаг л да манай хүүхдийн шүд яагаад ургахгүй байна. За эсвэл зарим ээж нь одоо манай хүүхдийн шүд бүгдээрээ ургацсан штэ гэл. Тэнгүүд нөгөөдөг төр чинь нэг кальц дутагдаад байгаа мó эсвэл ямар юм буруу байгаагаа ээжүүд ойлгох болчдөг. Тэгэхээр яг энэ дээр маш олон ээжүүд нэг манай хүүхдийн шүд ургацсан байхад танайх яга ургаагүй ган гэл би энэ дээр ярихаар энэ нэргээд маш том одоо хүнд асуудал болдог л та. Тэгэхээр энэ тал дээр та яг шүд ургах дараал дээр нэг ойлголт өгвөл. За яг мэдээж өнөөдөр битэрийн үсний ургалтынх нь хурд нь өөр байж болно шүү дээ. Тэрүүнтэй адилхан бас нэг жоохон хурдын ялгаа бас жоохон байгаа. А тэгтээ за тэр маань болохоор яг ялангуяа бага насны одоо нэг биднес тэгээс 6 насны хүүхдтэй нэг сараас нэг жилийн хооронд биднес хугацаа ярьж байгаа тийм. Одоо нөгөө нэг ялгаатай байх хугацаанд тэрнээс хэтрэхгүй. А мэдээж 3-4 жилээс их болоод их юм бол авчих тий. Тэр чинь бол өөр юм болоо авчих. За тэгэхээр бид одоо яг ингээл хүүхдний ээж нарыг харж хагаад биднес нөгөө нэг хүүхдээ нөгөө нэг юм зажлах, юм хазуулах хэрэгцээг нь бас нэлээд хангахгүй байгаа. Тэгэхээр нөгөө нэг шүдний ургалтууд янз янз болоод байгаа. За хүн төрөлхтөн болвол урт нь 40 шүдтэй байсан. Тэгээ хүн төрөлхтний хоол багасах тусам шүдний цаад цөөрөөд байгаа. Тэгээд биднес одоо нөгөө нэг амны хүндийн одоо нөгөө нэг дээр үеийн зургнуудыг харахаар чи хүний нүүн толгойч ингээл нэг сармагчих шиг л айгу том момор зурдаг байсан шүү дээ. Ер нь бол тэгэл тэр нь одоо V-line дал улам нарийнхан жижигхэн болоод байгаа тий. Тэгэхээр яг шүдний тоо цөөрч байгаа нь үнэн. А тэгтээ шүд ургалтын дээр биднес зүгээр нөгөө зажлуулах, хазуулах рефлексүүд л багасах тусам шүд ургалттай холбогддог. Зөв. Тэгэхээр яг хүүхдийнхаа шүд ургалт нь бага бол тэн дээр тодорхой хэмжээний кальцийн дутагдaltaй юу нэр нөлөөлөх вэ? За их хвчлэн бас эцэг ихэд асуудаг. Би юу дотроосоо уувал ямар витамин хэрэглүүл шүдэн цаарахгүй байх вэ? Шүдэн хурдан урах вэ? Гоё урах вэ гэл ингээл асуудаг. За хүний бие махбод яг л нөгөө нэг байх ёстой үзүүлэлтэндээ байх юм бол нэмэлт бүтээгдэхүүнийг санал болгоод тэр нь л илүү сайн шүдний чинь гоё ургуул шиг байхгүй. Тэгээд миний хүүхдийн шүд цоороод байна би кальцтаас уух уу гэж бас асуудаг. Тийм юм огт байхгүй. Шүдээ угаачвал уулна кальц угаагүй ч уусан ч асуудалгүй тэр хүүхдийн шүд эрүүл байх боломжтой. Тэгэхээр бол нэмэлт бүтээгдэхүүнийг олоод одоо за яг биднес бас нэрэл айгүй эзэгтэй одоо нөгөө нэг моментод амьдарч л байна. Агарын бохирдол ихтэй, гадаад орчны бохирдол ихтэй тий. Тэгэхээр бол нөгөө нэг одоо биднес яг бие махбодоо бүрэн хянахаас л өөр аргагүй байдалд амьдарч байна. Юу нь бол тэгжээч нөгөө нэг бактерийн хэмжээ ч юм уу одоо нөгөө нэг эрдэс бодисын хэмжээ ч юм уу аль нэг нь баланслахаар бие махбод ч өөрөө нэг юм том үйлдвэр юм шиг байдаг шүү дээ тий. Нэг ингээл үйлдвэрийн нэг цех нь нэгжин доголдлоо гингүүт чинь тэрнээсээ улбатаа ингээл бүх юмнууд нь ингээл буруу болоо явчихдаг талтай байдаг болохоор биднес байнга л хянаж явах хэрэгтэй. Тэгэхээр би бас энэ дээрээс ингэж боддгийг нөө 2 нас хүртэл нь одоо бид нэр хүүхдээ хөр холж штэ. Тэгэхээр нөө ээжүүд маань дийлэх юм бас хариулахаар нөө нэг хүлүүдээ уух витамин эрдэсүүд биш штэ. Энийг тодорхой хэмжээнд бас тогтмол ууж байгаас гэж боддгийг. Тэгжээж нөгөө нэг ээжээс ирж байгаа тэр эрдэс бод сүхний сүгээр авж байгаа тэр амин дэмүүдийг хүүхд бол бас хангалттай авч явах юм бол тодорхой хэмжээнд бас асуудал гайг болно шүү дээ тий. Тэр бол үнэн шүү. Тий. Одоо нөгөө нэг бас яг шинжлэх ухааны чинь бас ашиглах хэрэгтэй шүү дээ биднээс шинээр харж байгаа юмнуудыг. Тэгэхээр бол яг өөрийнхөө хэрэгцээнд байгаа юмнуудаа бол бас хэрэгэлд сурах хэрэгтэй. Тэгтээ яг нөгөө зөвхөн кальц ууснараа шүдчин царахгүй нэ гэж бол байхгүй шүү л гэдэг мессеж таана шүү. Арчилгаа чухал нь тий. Тэгэхээр хүүхдээ бас зөв зажлах процессыг ер нь хүүхдтэйгээ маш сайн ажиллах хэрэгтэй. Манай ээжүүд бол өөрсдөө ер нь хүүхдтэй холбоотой бүх асуудлуудаар маш анхаарал хандуулдаг. Тэгэхээр магадгүй өнөөдөр бас подкастыг сонсоод маш их анхаарал хандуулах гэж бодож байна тий.
За тэгээ хүүхдтэй холбоотой сүүлийн асуулт байна л да. Нэг юм маш их буруу ойлголт байна. Энийг би бол одоо яг танаас залруулаасаа гэж бодож байна. Ээжүүд ингэдэг хүүхдийнхээ шүдийг яг дутуу харьцлаад тэгээ хүүхдийнхээ шүдийг харьцлаа гингүүд өө яах юм наа чи хоргоо эзэн чи одоо наа шүд чи унчнаа. Зарим эмчнэр тэгж хэлдэг гинэ. Цөөхөн эмчнэр л ах л та. Наа шүд чи унчхын юм чин асуудалгүй. За тэгэхээр ер нь бол би тэгж боддتي. Зөв дадлыг анханаас нь бий болгож ивэл тэр шүд унах байна уу, унахгүй байна уу, тэр дараагийн шүдэнд одоо хорхоо идээд тухайн шүдийг арчлахгүй юм уу, эсвэл хорхоо идсэн шүдийг унчих юм чи ингээд тоохгүй ээжүүд байна л да. Энэ дараагийн тэр одоо насан туршийн урах шүдэнд юу нөлөөлөх үү? Энэ тал дээр таас ойлголт өгвөл. За сүүн шүд маань ямар үүрэгтэй вэ гэхээр мэдээж хэрэг хүүхдээ одоо нэг зажлах хоол идэх нөхцөлийг бүрдүүлж байна. За дараагийн үүрэг маань болохоор чиглүүлэгч үүрэгтэй. Чиглүүлэгч гэдэг маань болохоор одоо үүдэн шүд байлаа гэхэд үүдэн доороос нь гарч ирж байгаа байнгын үүдэн шүдийг наашаа гараач гэдэг чиглүүлэгч үүрэгтэй. За тэгэнгүүтээ дээрээс нь зайг нь хадгалах үүрэгтэй. За гих мэтчлэн маш олон ингээд үүргүүд бас байж байгаа. За хэрв сүүн шүд маань цоорчлаа гэж бодох юм бол тэр маань өөрөө одоо биднээс жоохон бахад ингээд шүд маань ингээд санжаанжаад унцдаг байсан шүү дээ. Тэр процесс маань алдагдчихдаг. Нөгөө шимэгдэх процесс маань доороос нь ингээ одоо тэр чинь сүүн шүд маань ингээ гарч байгаа өөрөө бие оршид тогтнож байгаа байнгын шүд маань доороос нь гарч төрөж ирэнгүүт нь энэ маань өөрөө язааргүй болоо шимэгдээд тэгээд өөрөөрөө унах боломж нь бий болж байгаа байхгүй. А тэгсэн чинь нөгөө шимэгдэх процесс гэдэг нь маань алдагдаад тэгээд тэнцэнэ шүд маань гацчихдаг. Гарч ирэхгүй гацчих юм шүү. Тий одоо нөгөө дараагийн шүдэндээ боломж олохгүй гацчихж байгаа байхгүй. Тэнгүүд чинь нөгөө нэг нааша цаашаа шүдний гажиг үүсэх ч юм уу те эсвэл нөгөө нэг түрүүний яриад байдаг хожуу шүтлэх ч юм уу энэ юмнууд гарч ирдэг. Тэгэхээр сүүн шүд бол аль болох хэрүүл ах хэрэгтэй. Сүүн шүд байнгын шүд хоёр хоорондоо холбоотой. Тэгэхгүй бол манай ээж аав нар ч их буруу ойлгоод байна те. Энэ арчилгаа ер нь л чинь цэвэр ээж аав нь арчилгаа шүү дээ. Ээж аав сайн арчлахгүй учраас хүүхдийн шүд хорхоо идэж гин. Тэнгүүдээ сүүн шүд унчхын юм чин дараа нь цоошин шүд гараад ирнэ. Энэ асуудалгүй гэж бодож байгаа бол одоо сүүлийн үед ийм эмгүүд шүү дээ те. Тагнаан дотор ингээд үзүүлэхээр шүд нь одоо хүртэл гараагүй 20 30 хүрсэн хүмүүс бол вакс саяны энэ асуудалтай холбоотой бас байж болох юм шүү дээ те. За ер нь бол бас байх боломжтой. Магадгүй нөгөө нэг тухай үед нь яг шүд солигдож байгаа үед нь болохоор нөгөө тэр шүдэнд гарах зайн байхгүй, боломж нь болдоогүй. Тэгэнгүүтээ яг тухайн үед нь яг унах хэвээр үедээ шүд нь унаагүй. Эрт сүүн шүдийг авахулчихсан. Тэгэнгүүт нөгөө шүд чинь хаашаа явахаа мэдхэ болоод тэнцээ гацчих боломжтой. Нэгсэндээ зорилгоо ойлгохоо болж байгаа гэсэн сүлдээ. Яг үнэ. Тийм яг зорилгоо ойлгохоо болж байгаа гэсэн. Одоо хүмүүсийн дунд сая байдаг амны хөндийн эвгүй үнэр гэдэг шүү дээ. Одоо ингээд гадуур явахаар хүн чинь амнаас нь эвгүй үнэр үнэртэй л гэхээр тухайн хүний үнэлэмж маш их буурдаг шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр манайхан одоо нэлээд анхаардаг болсон байх гэж бодож байна. Гэхдээ яг ингээд гадуур ус яваал ингээд худалдаа үйлчлэгээ олон нийтэд харьцдаг хүмүүсийг ингээд харахаар бас дийлэнх нь бас амны эвгүй үнэр үнэрдэг тохиолдол их байдаг л да. Тэгэхээр энэ бол мэдээж маш онцгүй санагдана. Энийг бол би нэг хоёр шалтгаантай холбож ойлгож байгаа. Нэгдүгээрт нь гэвэл дотор тал руугаа одоо яг манай тал руу гэсэн шүү дээ. Дотор тал руугаа. Хоёрдугаарт нь гэвэл яг таны одоо нарийн мэргэжлийн тал руугаа байгаа. Дотор тал руугаа гэвэл хеликобактертэй ингэж одоо удаан явж байгаа хүмүүсийн хувьд бол амнаас эвгүй үнэр үнэртэж болно. Шүдний ямар ч асуудалгүй хэрнээ амны эвгүй үнэр үнэрч байгаа хеликобактер үзүүлэлэр гэж зөвлөж байгаа. Хоёрт нь гэвэл ходоод гиз цанхаагаа дүүрээд ингээд ходоод гизийн ерхийдөө зовиортой үйл ажиллагаа хямарсан хүмүүсийн хувьд бол нэг өглөө хилээ гаргаад одоо толинд харахаар маш их өнгөрт тогтсон байгаа. Энд чинь нөгөө нэг үйл ажиллагаа алдагдаад энэ ам дээр маш их өнгөр тогтоод эн чинь маш их нэм бактери өсөж үржиж штэ. Энтэй холбоотой амны эвгүй үнэр бүр илүүхээр нэмэгдэж байгаа. Амны эвгүй үнэр огт дүүсэхгүй байна гэж бол би байхгүй гэж бодож байна. Ягаад ялчгүй чинь нөгөө үйл ажиллагаа хоол унд идэж байгаа. Арчилгаа бага байх юм бол бүх зүйл эрүүл байсан ч гэсэн амны эвгүй үнэр тодорхой хэмжээнд үнэртгэл баг. Тэгэхээр яг миний талаас бол яг ийм амны эвгүй үнэр үнэртэх шалтгаанууд байж байна. Тэгэхээр яг би бас буцаага танаас асуух гэдэг юм л да. Шүдний талаасаа бас амны эвгүй үнэр үнэртэх тохиолдлууд арай илүү байгаа болов уу гэж бодож байна. Энэ тал дээр таас мэдээлэл өгвөл. За мэдээж амны эвгүй үнэр маань болохоор шүд цоорсонтой холбоотой байж болно. Дараагийн асуудал маань хилээ угаагаа гэсэн ажил. За хил маань өөрөө ийм нэг хөвсгөр ийм зөөлөн бүтцтэй байгаа шүү дээ тий. Тэрийг н зориултын хил угаагчаар угааж ах хэрэгтэй. Тэгэнгүүтээ бүр өнгөргөө болтол нь угааж ах хэрэгтэй. За
За хүмүүс ихвчлэн юу гэж ярьдаг вэ гэхээр бас бөөлчих гэдэг огоод гэдэг гэдэг ингээд гэдэг. Тэгтээ тэрийг нь давж одоо нөгөө нэг биднээс одоо сурхаас өөр арга байхгүй. Тэгээд тэнд маань хамгийн гол нь маш их бас бактери агуулж байдаг. Бас л одоо яг биднээс амттай шинжтэй эрүүл мэндэд хэрэгтэй гэл хоол унд гэл амаараа ингээл идчихэл байгаа штэ тий. Тэгэл аль болох өөртөө хэрэгтэй мэдхийг боддог. Тэгтээ амны хөндийн маань бактери орчин их байх юм бол тэр хоол маань бактеритай болоод доошоо явна. Тэгээд бактери маань мэдээж танаа талаас бол нөгөө юу ходоод нөлөөлнө, нулаа холоод нөлөөлнө гэж асуудал. Дараагийн өвчлөлүүдийг бас бий болгож байна шүү дээ. Тэгэхээр бол шүдний амны эвгүй өнөр бол шүдэн бүрэн байх хэвээр, шүд маань цаараагүй байх хэвээр. Манайхны нөгөө нэг гол нэг юм нь болохоор өнгөрч чулуу гэж юм бас байдаг. Шүдэн дээр тогтдог. За 6 сар тутам шүдний эмч дээр очих хэвээр гэдэг бүгдээрээ мэддэг. Гэхдээ юу хийх хэвээр гэдгээ мэддэггүй. 6 сар тутам очингуудаа шүдний эмч маань амын нээлээ шүдний чулаа унсан үгүй гэж хэлэхээс гадна хамгийн гол ажил нь бол тэнцээ мэрэгжлийн төвшин үдлэг хийгээд тэгээд чулуугийн цэвэрлэх, өнгөрийн цэвэрлэх. За хүний шүднийг ингээ бүр айгүй наривчлаа ярих юм бол одоо хүний шүд ингээ байлаа гэж бодоход тулгуурыг энэ хоёрын хооронд 3 мм физиологийн яг байх хэвээр зай байдаг. Яг энэ хоёр шүд юу хоёроо. За тэнд маань өөрөө одоо ингээд өнгөр маань хоримтлагдаж болно, чулуу маань үүсэж болно тий. Тэгээд тэр үед бол амнаас бас эвгүй өнөр гарах боломжтой байна. Шүд бөөл хоёрын хооронд зай байдаг. 3 мм орчмын зай байх нь шүү дээ. Тэр нь эрүүл зай. Эрүүл зай. Тэгэхээр энд одоо нөгөө нэг шүдийг тодорхой хэмжээний уцаар цэвэрлээгүй эсвэл буруу галтаас болоод тэнд үүсэл ингэсэн шүү дээ. Өнгөр тогтоол энэний онд чулуу болоод тэгээд би бас сонсохдоо яг чулуугаас өөрөө удаан байх юм бол бөөлийг ингэж хамалж өрсүүлдэг гэж сонссон. Тэгээ энэ бас эргээ сөргөөр нөлөө нь ямар нөлөөтэй вэ? Одоо тэгэл чулуу маань одоо нэгсэнд өнгөр биднес хоол хүнсний үлдэгдлийг удаан хугацаагаар шүдэн дээр байлгангуудаа өнгөр олоод тэр маань шүлсний кальцтай нийлэгдээд чулуучиж байгаа гэсэн. За тэгэхээр чулуу маань шүдний чулуу гэдэг нь чулуудсан бактери бөөгнөрл. За тэр маань юу хийх вэ гэхээр бүх нөө одоо нэг тэр хавийнхаа орчныг гимтэж эхэлнэ шүү дээ. Тэр чинь нэг бактерийн бөөгнөрл юм чинь. За ясыг эдэн шүдийг тулгуурын асуудлууд ингээд үүсэж эхэлнэ. За тэгэл нөгөө шүд уналт маань орж ирж байгаа. Шүд хөдөлгөөнтэй болох юм шүү. Тийм шүд хөдөлгөөнтэй олж байгаа чинь зүгээр л тэр байна. Бөөл чинь өөрөө шүдийг маш сайн барьж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр тэрийг нэгсэндээ шамлаад илүү их ингээд одоо сэрүүлээд ийн гэсэн үг нь шүү дээ, тий. Яг нөгөө суурийг нь л идээд ийн гэсэн үг байхгүй юу? Тийм байрны суурийг л илүү их ингээд одоо цуулж байгаа юм шиг л процесс явагдаад шүү дээ. Тэгэхээр яг нөгөө нэг шүдний эмч дээр очихдоос гол шүдний эрүүл ахуйч дээр очихдоо заавал 6 сар тутам биднес мэрэгжлийн хүнээр шүдээ цэвэрлүүлж авах хэрэгтэй. Энэ бол бүр анхан шатны нөгөө нэг одоо байнгын хийх хэрэгтэй дадал. За манай өнөрөө эмчээс сошиалаар шүд угаалтын талаар хэрэг асууж байна. Тэрүүн дээр хүмүүс анхаарал хандуулж байна уу? Шүд угаалтын талаар дийлэнхтэй нөгөө нэг хоёулынхаас өмнө ярьсан асуудлуудыг тэн дээр нэлээд ярьдаг. Хүүхдүүдийн асуудал. Хүүхэд гэж өвчдөг. Тэгээд яг өөрсдийнх нь асуудлуудыг бас тодорхой хэмжээнд асууна. Миний хувьд бол яг хөө тэн дээр маш нарийн зөвлөгөө бол өгч чадахгүй. Эхний ээлжинд бол яг нөө шүдийг нэг дээрээс нь доош нь угаах гэдэг энэ зөвлөгөө өгч байгаа. Би өөрөө одоо ангаахт орхоос өмнө их буруу угаадаг хэлсэн мэлээ. Хажуужиг ингэж угаадаг гэсэн. Инхээр нөө нэг шүдний зөв угаалт ядаж шүдний завсар байгаа тэр мах юм үлдэгдэл чинь гардгүй юм биш үү? Ингэж хажуужиг угаах. Тэгэхээр дээрээс нь доошоо угаах хэрэгтэй гэдэг энэ ойлголтыг бол нэлээд авсан. Гэхдээ нэгэнт ингэж угаац дийлэх хүмүүсийг би хараад тахт ингэж угаагаад идэв. Одоо манай ойр орчмын хамаатан сайдны хүмүүс ингэж хажуужиг угаадаг. Тэгэхээр яг энийг дээрээс нь доошоо угаана гэдэг чинь бас энэ дадлыг анханаас нь зөв боловсруулалтыг олохгүй бол хэцүү юм шиг санагдсан. Тэгээд хоёрт нь яг таны хэлдгээр хил усагч байгаа. Тэгээ хил усагчаар эхний ээлжинд одоо хусгад эхлээд өгөөд идэг. Нэг бол бүр хүчтэй дараад идэг ч юм уу. Хилээ улаалгаад ингээ өвтгөөд исэн. Бага багаар дасах хэрэгтэй юм байлээ. Яг урдаас нь нэг дунд 3-2-оос эхлэж юм зөөл ингээ дараад ингээ сүүлдээ бүр мэрэгжлийн болж байгаа. Өөр ирэхгүй хил усагчаа аваад хилээ устгах болсон. 3-т нь гэвэл шүдний утас хэрглэж байгаа. Шүдний утасыг хүмүүс айгүй чигчлүүр хэрэглээд байдаг. Тэгэхээр чигчлүүр ч өөр бас эргээд маш их асуудалтай байх. Энийг бас танаас эргээ асууя гэж бодож байна. Тэгээд 4-т нь гэвэл одоо ам зайлах уус мөлүүд байж байгаа. Энэ уус мөлүүдийг тодорхой хэмжээнд бас хаяа зайлчдаг. Байнга усыг зайлах ёстойгүй юу гэдэг нь бас эргээ танаас асууя гэж бодож байна. Тэгэхээр яг нэг миний хувьд бол яхаа ийм одоо шүд угаах боловсрол байна. Тэгэхээр таны хувьд бол асуух асуулт юу вэ гэвэл шүдний тэр зөв угаалт нь
одоо яаж явах юм те. Одоо ялангуяа бага насны хүүхдийг хэдэн нас хүртэл бид нэр одоо эцэг эхчүүд нь өөртөө угаах юм бэ гэдэг асуудал яригдж байна. Хоёрт нь гэвэл шүдний зөв угаалт, гуравт нь шүдний утас сэргэлүүл яаж зөв хэрэглэх юм. Би бас буруу хэрэглэж магадгүй. За тэгээд шүдний амны хөндийг та бас хэллээ шүү дээ. Шүд бид нэр зөвхөн угаахаас гадна хил асуудалтай байна. Амны хөндий ч өөр өдөр хоол орж ирж байгаа учраас одоо амны саралтад хоол хүржил байгаа бол тэнд нэм бактери өсөж үржиж байгаа. Тэгэхээр энэ амны саралтуудыг бас бид нэр тэр уусамлуудаар цэвэрлээд байх нь зөв байдгүй. Ямар давтамжаар байх, яаж цэвэрлэх вэ гэдэг талаар таас ойлголт өгвөл. За ам маань өөрөө 36 градус байгаа шүү дээ. Одоо биднес дулааны хувьд бол. За тэр дулаанд хоол муудах уу? Муудах. Энэ чинь мэдээж бид чинь хөрөгчөнд нэг нэмэх 7 градустай үжиж хоол удаан байвал тэнд чинь одоо нэм бактери өсөж үржиж штэ. Тэгэхээр нэмэх градус руу орохоор чинь бүр илүү л муудах боломжтой. Тийм. Тэгэнгүүт чинь тэгээд тэр маань бол битүү орчин, чихтэй орчин, дулаан орчин. За тэгэнгүүт чинь тэнд бол бактери үржих бүр таатай орчин байгаа гэсэн. За шүд угаахыг бол мэдээж бидээс ер нь процесс маань яадаг шүдэн дээр байгаа өнгөрөөг яа амны үндийг цэвэрлэнэ гэж байна. За яг бидээс ингээд бүтэн бодож үзэхэд бол яаж энэ амны үндийг бактерийн тоглол багасгахыг гэж одоо бүгдээрээ маш сайн бодож үзэх хэрэгтэй. За чиний шүд угаалтын арга бол бас зөв. Дээрээс нь доошоо, дээдлийн шүдийг бол доотлын шүдийг доороос нь дээшээ. За хашааг биднээс төсөөлөн бодоод үзвэл биднээс бүрэнгийн хашааг ингээ угаагвал завсар нь одоо маш юу үлдэх хэл та тий. Одоо угаагдаж чадаагүй л үлдэн штэ. Яг тэрнтэй адилхан гэж бас дээрээс нь доошоо ингэж угаах хэрэгтэй. За тэгэнгүүт чинь биднээс шүд байлаа гэж бодоход шүдний соожор угаахад биднээс 65% л угааж чаддаг. Нөгөө үлдэгдэл 35% маань шүдний завсар байж байдаг. Дараагийн асуудал нь болохоор шүдний утас. Шүдний утас маань одоо ингээд түрүүний ярьсанчлаг биднээс эрүүл нэг бойлны 3 мм хэмжээ байгаа гэж зай байгаа шүү дээ. Тэр утсыг биднээс орууллаа, гаргалаа. Нэг шүднийхээ буцаад шүднийхэн утасныхан байшлыг жоохон салина. Тэгвэл биднээс бактери буцаагаад хийчих шүү дээ, тий. Үйл явдлыг жоохон сольж шүү дээ. Тэгэнгүүтээ буцаагаад орууллаа, нөгөө шүдэн лүгөө орууллаа, гаргалаа. Хүмүүс нэг ийм ойлголт байгаа шүү дээ. Хоёр шүдний завсраар зүгээр нэг шүдний хувцас сэргийлэх юм хийсэн чинь зүгээр завсар нь оруулаад гаргаж байгаа бол тэр зүгээр завсар нь байгаа одоо хоол юм үлдэгдлийг гаргаж байгаа болохоос тэр шүдний завсрыг энэ талд байгаа хоёр шүдний завсрыг бол цэвэрлж чадахгүй байх гэсэн үг юм биш үү? Яг оноо. Тийм. Тэгэхээр нөгөө шүдний утас бол бас тийм учир санагдсан. За дараагийн юм нь болохоор нөгөө нэг хил цэвэрлэгч тийм. Хил цэвэрлэгч бол нөгөө бактери маш их агуулдаг гэд хэлсэн шүү. За энэ мэтчлэн одоо за ам зайлагчиг бол бас яг зөвөө сонгох хэрэгтэй. Тийм. Тэнгүүтээ нөгөө нэг ам зайлагч дээр болвол за хүний нөгөө бие махбод чинь ядардаг, цуцдаг нэг тийм үеуд бас байгаа штэ тий. Тэр үед нь бол ам зайлагчийг би зөвлөдөг. Ягаад гэвэл одоо бүр Японд нөгөө нэг тийм судалгаанууд ч байдаг. Хагалгаанд оруулах гэж байгаа хүмүүсийг 2 хуваагаад шүд амны үндийг нь цэвэрлээд оруулж байгаа. Амны үндийг нь цэвэрлээгүй оруулж байгаа 2 бүлэг болгоо хуваагаад тэр нь маань болохоор юуны чагалгаанд байж болно. Тэгэнгүүт чинь нөгөө нэг амны үндийг нь цэвэрлээд оруулж байгаа нэдэрлэлт нь сайн байждаг. За мэдээж хэрэг биднээс ингээд одоо ингээд энэ нийгэм чинь амар өөрчлөгдөд байна шүү дээ. Хүний бие махбод ч гэсэн айгүй өөрчлөгдөж байна. Биднээс хооллох заншил, хооллын хэлбэр гэх янз янзын юмнуудад ингээд дандаа тулж байгаа болохоор биднээс нөгөө яг тэрүүндээ таарсан бас бие махбод маань бас ингээд ажиллах гад ингээд өөрчлөгдөж, хувьсаа өөрчлөгдөж байгаа шиг байна л да. Тэгэхээр ам зайлагчиг одоо үнэхээр биднээс үнэхээр тархлаа муутай агуул одоо нэг юм би бүр заавал хэрэглээч гэж би зөвлөнө. Тэгэхээр ингээд маш олон юмнууд хэрэглэх гээд байгаа шүү дээ тий. Одоо тэгэл яах юм бэ? Биднээс ийм агаарын бохирдолтой, ийм нийгмийн одоо бактерийн байгаль дээр биднээс одоо амьдрах боломжгүй шүү дээ тийм үстэй. Тэгэхээр одоо хэрэглэхийг л би зөвлөнө. Тэгээ дээрэс нь ядж яхад манай монголчууд ч махны хэрэглээ маш их өндөртэй тий. Мах чинь өөрөө маш их нэм бактерийг өсөж үржүүлэх тэр үнээр гаргаж байгаа асуудлууд их байдаг шүү дээ. Тийм яг оноо тий. Тэгэхээр нөгөө хүүхдийг одоо жишээл одоо би ч 3 настай охинтой байхгүй. Тэгэхээр хүүхдийнхаа шүдийг хэдэн нас хүртэл нь одоо би угааж өгөх ёстой вэ? Ер нь бол өөрөөр нь тодорхой хэмжээнд дадал үүсгээд байгаа л да. Ер нь хэдэн нас хүрээд тэрнээс хойш хүүхд өөрөө угаавал зөв гэж үздэг вэ? За 6 нас хүртэл.
Доор хаяж. Тэгтээ чи 6-наас удаа хүүхэд гой бичихүү. Гой бичихгүй ер нь л хэцүү л бичих бах тий. Тийм. Тэгэхээр хүүхдийн хөгжлийн чадамж нь өөр болохоор биднес хүүхдээ гой бичдэг үед нь л яг зүгээр өөрт нь даатгаж болно. Тэгтээ хяналт бол заавал байх хэрэгтэй. Тэгжиж нөгөө нэг шүд маань цорохгүй байх боломжтой. Тэгэхээр 6-наас нөхтөл нь хэрв таны хүүхдийн шүд цоорсон байх юм бол энэ эцэг эхийн буруушуул гэж би хэлмээр. Тэгэхээр нэг гой бичих хүртэл гэдэг чиг яг одоо ер нь бол баг 10-наас хүртэл ч юм уу те хянаал явж явах хэрэгтэй байна шүү дээ. Тэгээ энэ чинь эцэг их хянахаас гадна дахиад нөгөө нэг 6 сартаа хүүхд ч гэсэн 6 сар дээр нь шүдний эмнэлэгт очих зөв гэдэг үү? Тий. Ер нь бол бүх насныхан 6 сар тутам шүдний эмчээс чекапыг бөгөөд нөгөө нэг цэвэрлэгээ үйлчилгээ хийх хэрэгтэй. Одоо тэр нэг түрүүний яриад байгаа биднес доошогоо суудсан байгаа бойлоор ингээд хувцсан байгаа 3 мм-ийн зайг чинь хэн цэвэрлэх юм бэ? Шүдний сойж цэвэрлж чадахгүй байхгүй. Тэгэхээр нөгөө мэрэгжлийн хүнээр нь тэрийг заавал цэвэрлэх. 6 сартны удаа маш сайн гүн цэвэрлэгээ хийлгэж байгаа юм шүү дээ. Гүн цэвэрлэгээ. Тэгэхээр одоо хоёулаа бас нөгөө шүдний эхлээд ярьсан шүү дээ. Зажлахад нөгөө шүд бүрэн байх хэвээр. Тоо чухал юм байна. Тэгсэн чинь одоо өнөөдрийн подкастыг үзэж байгаа хүмүүс одоо шүдэн бүрэн биш хүмүүс нэлээд байгаа байх л та. Тэгэхээр энэ шүдийг хэрхэн нөхөх юм бол чухал гэдэг юм бэ? Хизээ нөхөл чухал гэдэг юм бэ гэж байгаа. Тэгэхээр миний яг ойлголтоор таны нэг одоо олон нэг юм зуултууд байна гэсэн шүү дээ. Олон контактууд байж байна. Тэгэхээр нэг шүд байхгүй л болчих юм бол удаан явахаараа нөгөө нэг зайн хөгдөөд нөгөө эрүү гажигшаал явах амар олон хүндрэл байдаг гэж бол би сонсч байсан. Тэгэхээр та энэ тал дээр шүд нөхөх ямар одоо боломж арга байдаг талаар. Хэрв шүдээ ахуулж агуул тэр шүдийг тэр даруйд нь буцааж ямар нэгэн зүйлээр орлоо. Нэгдүгээр асуудал. Ахуулчаал боломжтой шууд имплантаар ахуулах шаардлага заалт үүссэн л бол тэрийг буцаагаад ямар нэгэн шүдээр орлуулах хэрэгтэй. Одоо нэг ахуулчаад тэр чинь нэг 7 хоног 14 хоног нэг юм эдгэрэх хугацаа шүү дээ. Эдгэрснийхэн дараа хийлгэх үү? Яг нөгөө имплантыг бол иммедиатли имплант гэдэг шууд нөгөө орлуулад хийчих бас болдог байхгүй. За эсвэл л тэрийг нь химэл ясаар нөхөж. Тэр орон зай. Одоо биднес шүдээ ахуулчингууд нэг хоос орон зай үлдчихдэг шүү дээ. Тэнгүүд чинь химэл ясыг тэрийг дүүргээд дараагийн удаа шүд хийхэд дараагийн нөхцөлийг бүрдүүлж. Тэр зайг хадгалж байж гин гэсэн үг байна шүү дээ. Тийм. Тэгээ одоо орчин үеийн бүх эмчилгээнүүд тэгж эхэлж байгаа. За хэрэв үнэхээр шүдээ ахуулсан тохиолдолд яах вэ гэх юм бол удаан явцсан тийм ээ. Удаан явцсан тохиолдолд яаралтай тэр зайг нөхүүлэх хэрэгтэй. За нөхүүлэх арга нь аавддаггүй гэл янз янз л байж болно л да. Хүний санхүүгийн боломжтой тааруулна. Тэгтээ аль болох аавддаггүй нөгөө шүтлбэрийг сонгол илүү зүгээр. За яг манайхан гэдэг л дээ нөгөө нэг шүдэнд одоо 2 сая гаруй төгрөг зарцуулаад ахтай яад юмаад ингээл за тийм. Тэгтээ биднээс яг үнэхээр ботоод үзье л да. Одоо биднээс хэдэн төгрөгийн утас барьж байна. Орой хэдэн төгрөгийн хоол идэж байна. Биднээс хэдэн төгрөгийн бензин хэрэглэж байна. Гэх мэтчлэн ингээд зардлуудаа бодоод үзвэл одоо ихэнх шүдний имлгүүд ингээд янз янзын үйлчлэгнүүд одоо нөгөө үйлчлэгчтэй боломж олгодог болчлоо. Хувааж төлөх аргууд байна те. Гэх мэтчлэн байгаа юм чинь тэрийг нь сайн ашиглах хэрэгтэй. За ер нь шүдний имплант бол Монголд бол нэг 2,500-аас 3,500 ил хооронд ах шүү байна. Тий. Тэгээд энэ үйлчилгээ маань нэг авчих юм бол за мэдээж 10-аас дээш жил баг насан туршдаач байх боломжтой. Тэр зарцуулж байгаа мөнгө маань бас насан туршдаа ч юм уу биднээс тэрийг ашиглах боломжтой тэр шүдэх тий. Тэгэхээр аль болгол хийлгэж хэрэгтэй. За тэгээд имплантыг хүмүүс нэг амар гал ясандан ингээл юм суулгаал ингэдэг. Тэгсэн мөлхөр биднээс хиймэл сормосыг яаж хийлгдэг вэ? Одоо ташраараа л хиймэл сормос хийлгээл ингээл явж шээ. Тэрнээс айгаагүй юм байж яагаад ийм орчин үеийн дэвшилтэт технологиос айх хэрэгтэй юм бэ? За мэдээж имплант нэг бие махбод хүлээж авахгүй байх гэдэг тохиолдол бас байдаг. Тэгтээ тэр бол яг нөгөө шүдний эмчтэйгээ яг сайн тохиролцоод ингээд ямар тохиолдолд биднес хүлээж авахгүй байх болоо тэгтээ буцаагаад дахин хийх бүрэн боломжтой байдаг болохоор тэрийг сайн мэдээд авчих юм бол уул нь бол тийм амар том асуудал биш байхгүй. Тэгэхээр өөрөөр шүдээ ахуулсан л тохиолдолд аль болох шүдээ бүрэн байлгах байж иж өөрөө чинь шүд маань одоо нөгөө нэг зуулт нь тэгээ дээрэс нь эрүүний үе маань бүрэн байх боломжтой. За ингээд зуултыг ингээд нэг ойлгомжтойгоор ярихад бол
Одоо биднес хаалга нугас хоёр байлаа гэж бодъё л да. Хаалга эвдэрхий байгуул нугас нь эвдэрх үү? Эвдэр дагаад л эвдэрх болох. Тийм. Тэгэхээр яг энд маань болохоор хаалга гэсэн үг байхгүй. Ингээл нэгдчихдээ хаагдчихдээ хаалга. Хэрэг энэ маань ингээд ажилттай янз янзын асуудалтай байх юм бол ингээл эрүүний үе маань асуудал. За эрүүний үеийн асуудал үүсэж байгаа юм бол энэ маань дэлхий дээр бас энэ эрүүний үеийн эмчилгээ гэдэг юмыг 100% шийдэх боломжгүй байна. Яагаад гэвэл энэ бол бүр ингээд одоо ингээд судлагдаад явж байгаа ч гэсэн эрүүний үе маань гажцсан одоо юу гэдэг одоо нэг товгорн ингээд илэгдсэн байх юм бол тэр дотор байгаа юм чинь нөхөн сэргээ нэгдэж айгүй хэцүү шүү дээ. Тэ. Тэгэхээр өнөөдөр асуудалтай. Тэгэхээр ийм нэг амаа ангаангуудаа хаач чадахгүй хаахаараа нээж чадахгүй байх тийм тохиолдол бас нэлээд гардаг. Эсвэл таг гэдээ дуурайд байна гэдэг ч юм уу тийм бас нэлээд хүндрэлтэй биднээсээ амьдралын чанарт нөлөөлөх асуудал бас айгүйх байдаг болохоор аль болох шүдэ ахуулсан л бол тэрийг нөхөх хэрэгтэй гэж. За тэгэхээр энийг бол нөгөө бид нар шүдний эмчнэр бүр уйлэг болтол нь ярьж байгаа ах гэж би бодож байна. Тэгтээ болол одоо үеийн хүмүүс бол бас айгүй айхтар болсон тий нөгөө нэг одоо ингээд шүдэ хийлгий би шүдтэй олъё гэж ирдэг хандлага бол амар сайн болж байгаа. Тэгэхээр нөгөө шүдний эмч нар маань одоо яг толгой дараалж хийлгэх хэрэгтэй байх нь шүү дээ тий. Шүд ахуулж байгаа бол та шүд хийх ийм боломжууд байна ч юм уу тий. Санхүүгийн одоо асуудлын дүр гаж төлдөг ч юм уу та хэлсэн шүү дээ. Тэгэхээр богино хугацаанд бол шүдийг бол тэгээд хийх боломжтой байна. За урт хугацаанд яваад нэг ирүүн тодорхой хэмжээний гажиг үсээд нөгөө нэг шүдний завсар нь бүр ингээд одоо зайтай болсон ба шүү дээ. Энэ тохиолдолд аппарат зүүж яагаад тийшээ имплант хийх боломжтой байдаг уу? Тийм. Одоо тийм. Тэгэнгүүт одоо биднес чинь энэ дээр зажлалтын хүчийг биднес ярих хэрэгтэй болно гэсэн үг. Нэг зажлалт 80 кг-ийн даралт болчдөг. Одоо тэгэхээр нэг шүд нөгөө шүдтэйгээ 80 кг-ийн даралтаар зажлагдаж байна гэсэн үг. Тэгэхээр биднес 80 кг-ийн юмыг дарж байна гэж төсөөлөд үзэхээр ямар их вэ? Хүчтэй л байх. Амар хүчтэй аазтай тий. Тэгэхээр тэр даралт маань ингээд одоо ингээ хоосон шүдтэй байлаа гингүүт чинь нөгөөний даралтууд чинь байнга юм өөдөр шүднүүд дээр ирэнгүүт. Нөгөө шүднүүд чинь нэг зажиллаа, нэг тишээ хөдлөлөө. Нэг зажиллаа, нөгөө тишээ хөдлөлөө. Яг гэвэл хөдлөх боломжууд нь байх шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө нэг амны одоо нэг хайрцаг маань одоо зуулт маань тэр чигээрээ өөрчлөгдөх боломжтой. Тэгэхээр бол биднес шүдийг хийж явахдаа ч тэр хоолоо зажилж явахдаа тэр биднес бас шинжлэх ухааны үндслэлтэй бас бодож байгаа хэрэгтэй тий. Тэгэхээр за би одоо энд шүдээ хийлгэхгүй болвол миний шүднүүд маань зөвхөн нэг шүдний асуудал биш ингээл доотлын ч юм уу дээдлийн бүх шүдний асуудал үүсэх боломжтой болж байгаа. Ямар ч гэсэн тэгээд өнөөдөр бас би нэг подкастын зочноор оролцож байгаа хэрнээ эргээд бас хөтлөгчийг асуугаад байгаа нь ямар очтой вэ гэхэлэр эргээд нэг би яг өөрөө нарийн шүдний мэрэгжлийн эмч биш учраас дотортой холбогдоод тийм эмчдээрээс тодорхой хэмжээний мэдээлэл хүргэх гээд хичээлээ. Тэгээд би бас өөрөө танаас тодорхой хэмжээний нэлийн зөвлөгөөнүүдийг авлаа. Тэгээд бас энэ подкастыг өөрийнхөө одоо доктор өнрөө пэйж үзсэн дээрээс тавьж олон хүмүүст энэ мэдээллийг хүргэнэ гэж бодож байна. Баярлалаа. Хамтарч ажиллаарай. Тэгээд бас нэг яг дотортой холбоож ба шүдээ биднээс айгүйх ярмаа санагдаад байсан. Тэгээд тэр хүсэл маань бас биеллээ. Хүний бие чинь бас ингээл нэг үйлдвэрлэл шиг шүү дээ. Тэгэхээр бол аль тал дээр л биднээс анхаарах хэрэгтэй тий. Тэгэхээр бид нар одоо залуучуудад би баян хэлдэг байхгүй. Одоо бид нар маш үнэтэй тий 4-5 саяын утас барьж байна. Эхний ээлжинд ядаж амны эрүүл ахуй ямар вэ гэдгийг ойлгочоод дараа нь тэр үнэтэй утас одоо үнэтэй эд материал аваасаа л гэж би залуучуудад баян хэлдэг. Тэгэхээр та бүхэн ч гэсэн яг өнөөдрийн бас миний одоо ярьсантай тодорхой хэмжээний зөвлөгөөнүүдээс сонсоход нэгдүгээр эрүүл мэнд. Тэгэхээр эрүүл мэнд дотроо одоо ходоод гэдэсний өвчлөл одоо эрт илрүүлгээр үүсгээд 60% нь илэрж штэ өвчлөл. Тэгэхээр энэний бас нэлээд том асуудал нөө шүдний асуудлууд байгаа шүү. Тийм болохоор өнөөдөр би бас эмчтэй шүдтэй холбоотой асуудлын талаар бас ярилцлаа. Манай өнөөдрийн эмч маань сошиал дээр айгүй итгэвтэй аа шүү дээ. Тэнгүүд чинь эрүүл мэндийн боловсролыг сошиалаар дамжуулж өгөх нь ямар даваа талууд үүсэж байна. Ингээд ер нь яг анх дөнгөж эхлээд явахаар айгүй хэцүү байсан л та. Ингээд манай тодорхой хэмжээний одоо багш нар байж хүндэлдэг хүмүүс чинь те эдгээр хүмүүсээс ийм яг манай салбарын чинь өөрсдөө бас ер нь тодорхой хэмжээнд хаалттай байдаг шүү дээ. Сүүлийн үед л одоо ингээд маш олон подкастууд манай дээр тэмтэн багш нар өөрсдөө ч гэсэн сошиалаар нэлээд юм ярьдаг болсон. Яг анх эхэлж байхад бол нэлээд асуудлууд тулгарч ирсэн. Одоо
нэг одоо их мэддэг юм шиг юм ярьж байгаа юм шиг те надад эргээд манай эрүүл мэндийн салбарч өөрөө ёс зүйн маш их шаарддаг. Тэгээ ингээд олон нийтийн юм яриа явахаар айгүй асуудал байсан бол эргээд энийг хүлэмжшэрдэг үе нь ирж гин удаа гэж харж байна. Тэгээд эргээд би одоо багш нартаа тодорхой хэмжээнд бас дэм болж явж байна. Багш нар маань ч гэсэн надад маш их дэм болж явдаг. Эргээд хүмүүс ч гэсэн миний эрүүл мэндийн одоо яриаг бол маш ихээр сайн хүлээж авдаг. Тэгэхээр би бол яг бүх салбарын нарийн мэргэжлийн ямыг би сайн мэдэхгүй. Гэхдээ энэ хүмүүсийн одоо ойлгохгүйгээ асуудлуудыг өөрөөрөө дамжуулж хүмүүст нэлээд хүргэх тэр одоо зуучлалын одоо үүргийг гүйцэтгэж байгаа гэх юм уу да тий. Энэ асуудлыг хийж байгаа. Тэгээд өөрөө бас эргээд маш олон хүмүүсийн дэмжлэг одоо энэ хүмүүсийн одоо бичвэр зүйлүүдийг хараад эндээс айгүйх урам авч явдаг. Тэгэхээр одоо бас магадгүй те танай подкастыг үзэж байгаа хүмүүс томчсон намайг дагдаг одоо бас хүндэлдэг хүмүүсийн үлдгэр хүмүүс ч гэсэн баярлалаа. Тэгээ эрүүл мэндийн боловсролыг маш сайн хүлээж авдаг. Залуучууд бас сүүлийн үед айгүйх сайн болсон. Ер нь бол нэг 40 50 настай манай ээж аав үеийнх айгүйх үздэг байсан бол одоо залуучууд сошиалыг илүү их үздэг болсон байна. Тэгэхээр залуучууд маань ч гэсэн эрүүл мэндийн боловсрол нэг үе удаа шал өөр болсон. Тэгэхээр хинээс ямар мэдээллийг яаж хүлээж авах вэ? Тэрийг цаашаа яаж хэрэгжүүлэх вэ гэдэг тал дээр л яг мэдээллийн тэнцвэртэй байдал дээр л нэлээд сайн тулж би л ажиллаж байна л да. Эрүүл мэндийн боловсролын мэдээллээр дутцсан байна уу? Ер нь дутцсан. Ер нь мэдээллөхөөр ингээд саяхан бид нар ч нөгөө нэг ханиад өрөхөд одоо ээжийнхаа шийсийг ч юм өөрийнхөө шийсийг ингээд уудаг л байлаа шүү дээ. Эдгэр чи өөрөөсөө эргээд эрүүл мэндийн боловсрол ямар муу байгааг нь л жишээсэн. Тэгэхээр энэ мэдээллүүдийг маш тэнцвэртэй байдлаар хүмүүс гоё гаргаж өгч байгаа. Тэгэхээр би яг үзэж байгаа хүмүүст хэлэхэд нарийн мэргэжлийн юм ч юм уу тухайн эмчнэрийн зөвлөгөөг сайн үзэж байгаарай тий. Хин нэгэн өөрийнхөө амьдралын одоо нэг шүүмжлэлтэй нэг зүйл байна л да. Энэ яг яриулж байгаа хадварчглах одоо өөрөө зүгээр жингээ хасчингуудаа эргээ багш болоод групп нэг явж байгаа хүмүүс байгаа байхгүй. Энэ хүмүүс чинь одоо бид нар чинь бол номын дууг одоо олон жил сонсцсон одоо ингээд ийм физиолог юу мэдж ин хүний бие физиологч өөрөө яг таньсаа хэлдгээр үс адилхан ургадгүй жин хассан ч адилхан жин хасдаггүй да яг адилхаагүй яг өөрийнхөө туршлагыг олон нийтэд яг ингээд ийм мэрэгжлийн хүмүүс шиг ингээд мэдээлэл өгж байгаа хүмүүсээс тодорхой хэмжээнд бас зайгаа бариад зүгээр яг сонирх байдлаар үзээрэй. Тэр хүний зөвлөгөөг 100% битээ дагаарай гэдэг зүйлүүдийг маш сайн хэлмээр байна. Тэгэхгүй сүүлийн үед нэг хин нэгэн хүн шууд ингээл эрүүл мэндийн зөвлөгч болж гарч ирж байгаа нь эргээд маш олон хүмүүс сөрөг нөлөөг үзүүлэх болов уу гэж миний хувьд харж байгаа. Эрүүл мэндийн боловсрол олгох тий эмчхүний хувьд бол мэрэгжилтэнд байдаг эн чинь эхний нэг үүрэг штэ тий биднес тэрийг маш сайн биелүүлж байгаад маш их баярлалаа. Тэгээд улам олон хүмүүст зөв эрүүл мэндийн мэдээллийг түгээгээрэй гэж ирээ. За баярлалаа. Та бүхний подкаст ч гэсэн амжилт хүсье. Энэ удаагийн подкаст үүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.